маань дараагийн дугаар Бангкок хотын British Columbia-гийн их сургууль буюу UBC-гийн их сургууль гэж одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг сургууль дээрээс үргэлжилж байгаа. Тэгээ энэ удаагийн дугаартаа би Мандиг урьсан. Тэгээ Манди маань бол нодлон буюу жил гаруй өмнө одоо магистрийнхаа зэргийг хамгаалаад судалгааныхаа ажлыг дуусгаад одоогоор ажиллаж байгаа. Тэгэхдээ намайг илүү одоо би өөрөө ч илүү танилцуулахаас илүүгээр чи бас өөрийгөө илүү манай үзэх сонсогчдод танилцуулбал. За намайг ямарчсан подкастт орж оролцож байгаа намайг бас баярлалаа. Намайг болохоор Саяны Бөгийн Монтхардн гэдэг. Тэгээд Канадад ирээд 8 дахь жилдээ болж байна. Энд бол нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг байгаа. Манай гэр бүлийн хүн манаас одоо UBC-д магистрийн зэрэгээр одоо сурж байгаа. Ер нь бол яг би ярилцлага хамгийн түрүүнд хүмүүст юу сонирн байх вэ гэдэг. Ер нь яагаад UBC-д ирсэн бол, яагаад UBC-г сонгоод ирсэн бол, яаж яваад энэ сургуульд ирч вэ гэдэг сонирн байгаад байдаг л да. За би болохоор бакалавра төгсөөд Монголд буцаж очиод 1 жил гарan 2 жил ажилласан. За тэр хугацаанд болохоор ерөнхийдөө магистрийн зэргийн ер нь гадаадд дахиад суръя гэд бодсон байсан. Тэгээд тухайн үед болохоор Australian National University тэгээ UBC хоёрыг бодож байгаа. Тэгээ UBC-д материалаа өгөөд анхаарч исэн. Тэгээд яагаад UBC-г сонгох болсон бэ гэхээр за нэгдүгээрт магистрийн өөрөө хөтөлбөр гэдэг бол ерөнхийдөө судалгаан дээр үндэслэж одоо судалгаа дээр үндэслэж явагддаг програм учраас миний хамгийн нэгдүгээрт одоо харж исэн зүйл маань хам бол тухайн сургуулийн одоо судалгааны баг нь хэр хүчтэй байна. Профессорууд нь хэр одоо ямар профессорууд ажиллаж байна те тэгээд судалгааны фанд нь хэр одоо боломжтой байна. Тэгээд мэдээж хэрэг одоо дэлхийд эзэлж байгаа сургуулийн ранк те тэр бүгдийг нь харгалзаж үзээд тэгээд UBC-г сонгосон. Тэгээд мэдээж бол UBC бол Канадад гэлтгүй дэлхийд одоо амьдрахад гэр бүлээр ялангуяа амьдрахад бол маш таатай орчинтай учраас тэр бас одоо UBC-г сонгох бас нэг шалтгаан болсон. Бакалавра ямар мэргэжил хийсэн? За бакалавра болохоор би Япон улсад болохоор байгалийн нөөцийн бодлого гэдэг мэргэжлэр дөрвсөн. Тэгээд сая магистр болохоор UBC-гийн уул уурхайн сургуулийн диплома бичээд тийм дууссан да. Ер нь одоо сургуульд ирэхэд юу одоо хамгийн их одоо чиний хүч энергийг зарцуулсан ажил байсан бол те ер нь хэрхэн бэлдэж одоо энэ сургуульд ирсэн бол? За ерөнхийдөө сургуультай магистртай ойролцоогоор бараг жил шахуу бэлтжиж ирсэн. Мэдээж хэрэг сургуулийн одоо чинь 9 сард эхэлж байгаа хичээлийн эсэлтэнд орохын тулд 1 сард гэхэд одоо материалаа одоо бусад сургуультай адилхан явуулсан байх шаардлагатай байдаг. Тэгээд за хамгийн их миний магистртаа ороход хамгийн их одоо ажилласан зүйл гэх юм бол судалгааныхаа ажил. Одоо судалгааны ажил гэдэг нь ямар судалгаа хийх юм, ямар багш дээр хийх юм, те юун дээр ажиллах юм гэдэг тэр дээр айгүйх ерөнхийдөө айгүй сайн бодож тэгээд багш айгүй сонгож тэгж ирсэн. Тэгээд тэрнээс гадна болохоор бас визний хугацаа, визэн дээр бас их нэлээд цаг авсан. Миний бодож байгаагаас их цаг авсан. Тэгээд ерөнхийдөө 6 сард сургуульд бол материалаа 1 сард өгөөд хариугаа аваад тэгээд 6 сар гэхэд визнийхэн материаланд ороод тэгээд бараг 9 сарын дунд гэхэд яг хариугаа аваад тэгээд хичээл эхэлсэн байхад хичээлдээ уралдаал иржсэн да. Би бас өөртөө уулзахаас өмнө одоо graduate сургууль буюу бакалавраас дээш буюу тийм магистр, докторийн хөтөлбөрүүдийн талаараас жоохон судалж харлаа л да. Тэгсэн чинь энэ дээр ингээд 2 төрлийн хөтөлбөр байгаад байсан. Нэг нь болохоор MA буюу Master of Art, нөгөөх нь MED буюу Master of Education гэсэн хоёр програм байгаад байсан. Тэгэхээр энэ хоёр яг юугаараа ялгаатай юм? Чиний төгссөн чинь болохоор Master of Art нь байх тийм. Яагаад тэгэхээр тэн дээр нөгөө дипломын ажил бичин, судалгааны ажил бичин гэсэн байсан. Тэгээд энэ хоёрыг төгссөний дараа жишээлбэл дараагийн карьерүүд нь яаж өөрчлөгддөг, ямар өөр үе шатаар явд юм бол? За жишээ нь магистр UBC бол ингэж байгаа байхгүй юу? 11 факультет ойролцоогоор 300 гаруй програмтай сургууль. Тэгэхээр програмаас хамаарат тэгээд факультетээс хамаарат яг тухайн сургуулийн шалгуурууд нь өөр. Магистрийн хувьд болохоор би бол Master of Applied Science гэдгээр төгссөн. Нөгөөт нь болохоор Master of Engineer гэдэг манай сургууль бол 2 төрлийн програм байдаг. Тэр нь болохоор
яг уу нэг нь болохоор ерөнхийдөө course based, нэг нь болохоор диплом буюу одоо thesis бичдэг. Тэр нь болохоор яг нэг тухайн магистрийг хөтөлбөрийг төгсөхөд заавал шалгуурт нь ордог. Тэгэхээр миний төгс нь болохоор яг диплом бичиж төгсдөг. Тэрүүгээрээ л ялгаатай. За тэгээд тэр нөгөөх Master of Engineer нь болохоор диплом бичдгүүнүүд нь яа гэм бэ гэхээр ерөнхийдөө авах ёстой кредитүүд аавна. Дээрээс нь нэмээд нэг 4-8 сарын хугацаатай коп буюу одоо энд дадлага хийж төгсдөг тийм програмууд байгаа. Тэр нь болохоор ерөнхийдөө дипломын тэрийг одоо professional program гэж яриад байдаг. Тэгээд тэр нь болохоор дипломын оронд судалгаа хийхгүйгээр илүү одоо дадлага хийгээд төгсдөг. Тиймэрхүү мэргэжилтэй. Бүр зүгээр одоо кредитээ цуглуулад диплом шаардлагагүй, одоо диплом бичих шаардлагагүй бас магистрийн хөтөлбөрүүд бол мэдээж хэрэг өөр сургуулиуд дээр нь бол байгаа. Тий. Одоо ерөн сүүлийн үед Монголд жишээлбэл гадны том сургуульд явахаар зорж байгаа. За ер нь л одоо төлөвлөгөө гаргаж байгаа хүүхдүүдэд чи бусдаас онцгой бай, тий? Чи тэр сургуульд ингээд яагаад чамайг авах ёстойг ингээд харуулсан тийм онцгой бай гэдэг болж л тээ. Тэгэхээр хүүхдүүд бас бодож байгаа би юугаар онцгой байх ёстой юм бол жишээлбэл чи бусдаас юугаар онцгой байсан бол чиний бодлоор за тийм үү. За би яг яагаад намайг сонгосон гэдгийг бол одоо яг хэлж мэдгүй. Гэхдээ ерөнхийдөө жишээ нь магистрийн хөтөлбөр гэдэг чинь өөрөө би түрүү хэлжсэн шиг судалгаан дээр их үндэслэгддэг учраас яг гоо миний бодлоор бол хамгийн нэгдүгээр те чи ямар төрлийн судалгаа хийх гэж байгаа, ямар багштай хийх гэж байгаа. Тэр судалгааг чи хийгээд буцаад за ямар одоо хувь нэмэр оруулах гэж байгаа нийгэмдээ тэр судалгаагаар ямар практикал ач холбогдолтой тэрийг бол айгүй хардаг баг. Дээрээс нь зөвхөн одоо голч оноо те он сурдаг байгаагаас илүүтэйгээр бас ерөнхийдөө нэг well rounded гэдэг чинь одоо ерөнхийдөө бүх талаараа ерөнхийдөө одоо сайн оюутан сургууль бол шигшиж авахыг хүсдэг. Тэгээд тэр нь болохоор нийгмийн чинь одоо оролцоо хэрэг волонтер ажил хийдیں, хэр их одоо академикаас гадна те буцаад одоо ямар те идэвхтэй амьдртیں, хэрэг лидершип скиллтэй тиймэрхүү зүйлүүд бол харж авдаг. Тэгээд мэдээж хэрэг сургуулийн одоо шаардлагууд гэж байгаа шүү. Одоо хэлний онооны шаардлага тэгээд одоо бусад шаардлагуудаас гадна магистр докторийн хөтөлбөрүүдийн хийх нь багш чинь эхлээс нь өөрөө чинь сонгох хэрэгтэй. Гэдэг нь болохоор тэр багш чамтай энэ оюутанг аваад судалгаа хийх юм уугүй юу гэдгийг шийдчихэж тэр оюутны одоо сургуульд орох эрх нь үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр багштай те би одоо тэр ажиллаж байгаа сурж байгаа сургуулийн чинь профессор нь өөрийнхөө судалгаанд энэ оюутанг авч ажиллах уугүй юу гэдэг дээр бас тэр сургуульд орохгүй нь бас айгүй шийдэгддэг. Яг юугаараа онцгой байх вэ гэдэг дээр бол яг өөрийнхөө тэр сонирхож байгаа одоо яг сэдвэрээ ямар судалгаа хийх вэ гэдэг тэрийг л айгүй сайн одоо нэг анх материалаа бүрдүүлэхдээ тэрэн дээрээ л айгүй сайн одоо эссе гэж бичдээ сургуульд орох эссе гэж идэж тэрэн дээрээ л айгүй сайн анхаарах хэрэгтэй байх гэж би бол бодож байна. Ясандаа бол би яг л энийгээр суралцмаар байна гэсэн зорилгоо тийм зорилгоо тодорхойлсон. Тэгээд яг энийг сурснараа ер нь би буцаад өөрийнхөө улс оронд ямар хэрэгтэй хүн болох юм, би энийг буцаад ямар хэрэгтэй хүн болох юм гэдэг тэрийг л аягүй сайн тодорхой бичээд тэгээд мэдээж хэрэг тэрнээс гадна өөрийнхөө хувь хүн би одоо гэдэг хүн чинь зөвхөн ингээд ийм сурдаг гэхээс илүү хувь хүн талаасаа бас өөрийгөө тайлбарлаад тэрэн дээр аягүй сайн тодорхой бичвэл. Чиний судалгааны сэдв чинь юу байсан бол чиний судалгааны сэдвийн талаар жоохон тодруулъя л дээ тий. Тэгээ ер нь бас чи одоо энэ хөтөлбөрийг дуусгасны дараа чи одоо яг нийгэмд ямар бүр ашигтай зүйл бүтээх гэж сууж байна юм. Тийм үү. За би судалгааны ажил яг хөө тэр одоо анх сургуульд орохдоо те яг хүсэжсэн судалгааны одоо ажиллаараа буцаад яг тэр судалгааны ажлыг дуусгах нь яг анх бодож исэн сэдвэрэл дуусгах гэдэг нь амар хэцүү. Яг тэгвэл судалгааны сэдв өөрөө тэр одоо анх судалгаа эхлээд те хичээлээс аваад магистрийн хөтөлбөрт явж явахаар маш олон солигддог. Яг анхнаасаа л за би энийг л олж судална гэд одоо ирж байгаа хүмүүс бол байна. Гэхдээ бас одоо ерөнхийдөө за би энэ проблемыг л ерөнхийдөө яаж хэддгийг мэдэх гэсэн юм а гэж ирээд айгуу том проблемын зөвхөн нэг хэсгийг нь ойлгоод судалчаад буцагч хүмүүс бас байна те. Тэгэхээр миний судалгааны хувьд бол
за миний яг дипломын ажил ах юм бол би уул уурхайн сайтн дээрх ахын хог хаягдал буюу тэр дундаа хоолны хаягдлыг бууруулах, яаж хоолны хаягдлыг одоо одоо хоолны хаягдлаас энерги юм уу те буцаад одоо идэвхтэй одоо ашигтай тий идэвхтэй одоо ашигтай зүйл гаргаж авах боломжтой вэ. Тэгээд ер нь Канадын уул уурхайн компаниуд хоолны хаягдлыг бууруулах дээр ямар одоо арга замууд ашиглаж ийн, юун дээр анхаарч ийн те тэр тал дээр бол би судалгааны ажиллагаа хийсэн. Анх ирэхэд бол миний судалгааны ажил бол тэр байгаагүй. Анх ирэхдээ би бол ерөөхдөө илүү нөхөн сэргээлт нэг уул уурхайн хаалтын талаар их сонирхож ирсэн. Тэгээд мэдээж хэрэг тэр тухайн сэдэв маань өөрчлөгдөөд судалгааны ажил маань зөндөл өөрчлөгдсөн. Тэгээд ерөнхийдөө явж бол ямар ч байсан нэг сэдв нь бол угаасаа хог хаягдлыг барьж авч хий гэж одоо тэгээд тэр дундаа хоолны хаягдлыг бууруулах тал дээр судалгааны хийсэн. За одоо болохоор би Хойд Америкийн Asenco гэдэг компани, охин компани Hemera гэдэг байгаль орчны консалтинг үзүүлдэг компанид ажиллаж байгаа. Тэгээд манай компани болохоор ерөнхийдөө инженер, байгаль орчин, за тэгээд site assessment гэдэг 4-5 салбарт бол зөвлөгөө бичлэг үзүүлдэг компани. За тэр дотроо миний ажилладаг баг болохоор яг уул уурхайн компаниудад байгаль орчны одоо пермит авах те зөвшөөрөл авах тэгээд тэрийгээ сунгах тэгээд орон нутгийн иргэдтэй харьцах тэгээд буцаад байгаль орчныхан одоо одоо форм байгаль орчныхан тэднийг одоо буцаад засгийн газартаа яаж одоо мэдэгдэх ч юм уу тэр репорт хийх тиймэрхүү одоо үйл ажиллагаа явуулдаг багт нь ажиллаж байгаа. Оюутнууд бол ерөнхийдөө анханасаа би яг энийг л одоо зориод ирсэн ийм л сэдвэр диплом бичнэ гэж бодсон хэрнээ ирээд бол солигдчихж болох нь шүү дээ тийм. Яг одоо тэрийг мэдээж хэрэг нөгөө дипломын ажлаа бол мэдээж хэрэг супервайзер буюу диплом удирдах байгаа багштайгаа айгуу сайн ярилцах хэрэгтэй. Тэгээд яг хөө миний түрүү хийсэн нөгөө судалгааны ажил солигддог гэдэг нь нэг одоо салбараас нөгөө салбар руу шилжинэ гэхээсээ илүүтэйгээр нөгөө судалгааны яг асуултаа боловсруулах үе одоо явц дээр айгүй өөрчлөгддөг юм шиг санагснаад бол жишээ нь за би яг энийг олж мэдээ та гэд бодож итэл тэрийг одоо ингээд literature review буюу одоо ингээд судлагдсан байдлыг үзэхэд аль хэдийн судалсан ч юм уу те эсвэл байх юм бол тэрийг одоо судлагдаагүй одоо өөр сэдвийг нь өөр одоо өнцгөөс нь ч юм уу бичих те гэх мэтчлэн яг нэг яг анх бодож исэн асуултаа шууд хариултыг аваад хийдэг судалгаа гэхээр ерөнхийдөө л миний бодлоор амар ховор юм шиг санагдсан. Яг мэдээж хэрэг сурахыг хүсэж байгаа, судлахыг хүсэж байгаа сэдв бүл гэж байгаа те. Тэр сэдв дотроо бол яг өөрчлөгдөх тийм одоо зүйл бол байт юм байна гэж би бол анзаарсан шүү дээ. Тэгэхээр би бас нэг зүйл тодруулж хэлмээр байна л да. Өнөөдрийн битүүрийн одоо ярилцлага маань ерөнхийдөө шинээр энд олон улсын оюутан болоод ирж байгаа хүүхэд залууст те. За дээрээс нь гэр бүлүүдэд зориулж явагдаж байгаа. Тэгэхээр мэргэжлийн талын одоо мэдээлэл бол баг өгөхгүй. Зүгээр яг амьдралын туршлага те шинэ оюутан болоод хэрхэн ирсэн оюутны амьдрал яаж үргэлжилдэг вэ те. UBC их сургуулийн British Columbia их сургуулийн кампус ерөнхийдөө ямар байд юм бэ? Оюутны амьдрал нь хэр байд юм бэ гэдэг талаар би хүмүүст бас мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тэгээд ер нь анх ирж байхад одоо бэрхшээлтэй юм юу байв. Тэгээд одоо эндхийн амьдралд дасахад өмнө нь чи Японд сурч байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр бас л хоёр өөр шүү дээ. Тэнд нэг Азийн шалгуур орн байгаад байдаг. Энд Хойд Америкийн орн байгаад байдаг. Тэгээд тэнд боловсрол эзэм систем байгаад байдаг. Энд дахиад ингээд мэргэжлээд ажиллах гэдэг, мэдлэгээд ажиллах гэдэг. Тэгээд анх ирж байхад ер нь чамд энд дасан зохицоход одоо хамгийн их тусалсан зүйл юу байв? Ямар одоо тийм сонирхолтой туршлагаас манай зөгчдтэй хуваалцвал одоо ирж байгаа оюутнуудад сонирн байх бол гэж бодож байна. За яг нэг хэлгээд бол яг анх ирж байхад би өөрөө манай хүүхэд айгүй баг 4 сард ирж байсан. Тэгэхээр ирээд тасан зохицох тэр хугацаа бараг олдоогүй. Тэгээ шууд л хичээлд орсон. 9 сарын дундуур гэхээр яг хичээл эхэлсэн байсан учраас яг хуу хувийн талаасаа болоод яг тухайн байгаа одоо энэ UBC Ванкуверта тасахад бол би бакалавртаа болохоор угаасаа бүжиглэх сонирхолтой. Агиох бүжгийн нөгөө дугуулны ядаг сон бүжиг. Энд ирээд хамгийн анхны орсон клуб болохоор яг Латин Америк бүжгийн клубд бол явдаг байсан. Тэгээ яг тэр нь бол энд байгаа оюутан, энд байгаа одоо залуучуудтай тасан одоо найзлах тий. Тэгээд энд байгаа орчиндөө тасан зохицохоос илүүтэйгээр бас стрессээ менеж хийгээд агиох тусалсан гэж боддог. Тэгээд тухайд бас
жимэнд явж эхэлсэн. Тэгээд тэр нь ч гэсэн одоо бас хичээлийн хажуугаар илүү одоо чөлөө цагаа өнгөрөх тийм боломжийг олгосон. Хүүхдүүдэд чинь бас одоо том хүү чинь хэд настай ирсэн гэсэн үг? Манай том хүүхд 4 сар тахтай ирсэн. 4 сар тахтай тий. Тэгээд яг хаа цаг агаар хувьд бол 9 сард ирэхэд бол айгүй гоё уур амьсгалтай амар бараг л Монголын зун шиг байхад ирсэн. Тэгээд хичээлдээ ороод ерөнхийдөө ер нь айгүй завгүй болж эхэлсэн дээ. Тэгээд 12 сар 1 сар хүртэл бол яг хичээлдээс учраас тэгэл манай хүн хичээлийн дундор хүүхдэд тэрхтэйгээ хурж нөгөө нэг тэрхтэйгээ төрж ирээл тэгэл хөвлчээл тэгэл нэг хичээлээс нөгөө хичээлийн дундор бол ордог гэсэн. Тэгээд яг манай кампус өөрөө айгүй том. Тэгээд баг одоо би яг өглөө харж ирсэн яг Эрдэнэтийн нөгөө хотын төвийн хэсэгтээ баг тэнцэхэр хэмжээний өөрөө кампус тийм том учраас тэгэл манай гэрээс нэг хичээл орж байгаа байр хүртэл нэг 20 минут 25 минут явхаар тэгэл хоёр хичээлийн дундуур заримдаа амжихгүй байх тохиолдол их гарна. Тэгэл манай хүн хоол хийгээл тэгэл хүүхдэд төрөл авчрал хөвөлчл явдаг гэсэн чинь. Агих завгүй амьдрал одоо оюутан хугацаанд чинь өнгөрсөн баг л та. Тэгээд хүүхдүүдийн ээж байна тий. За тэгээд айл гэрийн эзэгтэй байна. Тэгээд тэр чинь аа гэрээ бас зохицуулах хэрэг гарна шүү дээ тий. Дандаа л ингээл би оюутан хүн гэл юунаас ингээл яагаад гэж бодож болохгүй. Тэгэхээр ер нь завгүй ээж оюутны өдрийн амьдрал ер нь хэрхэн өнгөрдөг байсан бол ихэн үедээ болоод яг би бол амар азтай да манай хүн тухайд яг цуг ирээд яг хүүхдтэй бол бүр 100% харсан. Тэгээд би яг хичээл явахаар бол гэртээ ингээ хүүхдтэйгээ зурлах бол үнэхээр цаг байгаагүй. Тэгээд их үедээ бол ээж байх, оюутан байх хоёрыг бол асуулна гэдэг бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд жоох хүүхдтэй тэгээд дөнгөж нөгөө анхны хүүхдэлхоороос хүүхдээ яах вүлээ гэдэг дээрээс нь яг ингээл шинэ оюутан болоод их үед бол уйлжсэн үед зөндөө байгаа. Тэгэл яг азар манай хөрмаа нөгөө яг тухайд хүүхдээ яг 100% хараал тэгэл хичээлээ дамжуулаад хүүхдээ чараал тэгээд яг дараа нь сүүл рүүгээ бол эхний нэг 2 семестр 3 семестр бол яг хичээлүүдээ бүх кредитүүдээ ерөөдөө аваад дуусгасан. Тэгээд сүүлийн семестрүүдэд болохоор нөгөө дипломын ажилтнаас учраас гэрээс ажиллах боломжтой. Тэгээд сургууль ирэх шаардлагагүйс учраас гэртээ хүүхдтэйгээ тэгээд хүүхдээ хараад хичээл хийх боломжтой байсан. Эдний багш нар ер нь профессорууд ер нь хэр чанга. Чангагүй надад бол яг ингэж санагдсан. За Канада, Хойд Америкийн хувьд ингээд профессорууд нь ерөнхийдөө нэг тийм айгүй энгийн. Тэгээ дээрээс нь ер нь баг найз шахуу. Яг чанга гэдэг нь болохоор би ингэж ойлгоод байна л да нөгөө нэг хүний тухайн хүний нөгөө нэг характертэй, персоналити нь ерөнхийдөө айгүй тийм надад бол энгийн тэгээл айгүй тийм одоо чөлөөтэй гэх юм уу? Багш оюутан одоо сурагчдын хаанд бол айгүй чөлөөтэй. Жишээ нь Японч тэр Монголч тэр ер нь Азиад ингэж одоо багш гэхээр айгүй яг мэдээж хүндтэй харьцсан. Дээрээс нь нэг тийм айх мэдрэмжтэй цаанаасаа байдаг штэ. Нэг л имээсэн байдаг те. Тэгэл ер нь хамаагүй хэлж болохгүй юм шиг те. Багштайгаа тэгэл багшийн үгийг ингээл амар ингээл сонсоод энэ болохоор миний анзаарснаар бол багштайгаа илүү тийм найз юм шиг те. Тэгээд хичээлийн одоо яг тахимд ч гэсэн байгаа байдал нь ерөнхийдөө тийм аль болохоор нэг хоорондоо хичээлийн явагдаж байгаа те лекцийн одоо хооронд дундуур явж байгаа ярилцлагач тэр ярианууд ч тэр ер нь үе тэнгийн найзтайгаа ярьж байгаа юм шиг тэгэл ер нь амар энгийн харилцаатай тэгээд тэгж санагдсан надаа. Яг чанга гэдэг дээр бол мэдээж багш болгоны нөгөө нэг дүнгээ тавьж байгаа шалгуурууд мэдээж хичээл болгоны шалгуурууд мэдээж өөр байгаа. Тэгээд яг хичээлийн шинэ жил эхлэхэд тэ анхнаас нь тэр хичээл дээр ямар шаардлагыг хангаж ээж дүнгээ авна гэсэн тэрийг аягүй сайн ойлгоод тэрийг ер нь цаг хугацаанд нээчих юм бол ерөнхийдөө дайжгүй. Тэгээд өдөрт ер нь хичнээн цагийн хичээлтэй байх уу. Тэгээд одоо тэр чинь лекц семинар гэл ингээл тус-тустай болж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо гадаад хэл дээр хичээл судлаад байна шүү дээ. Номын санд их суух хэрэгтэй болно. Ер нь өдрийн хэдэн цагт нэг хичээлдээ суугаад хэдэн цагийн номын санд өнгөрөөдөг байсан бэ? Тухайн авч байгаа яг программаасаа хамаарал тэгээ магистрийн хөтөлбөрийн нэг онцлог тал гэх юм бол яг хичээлээ өөрөө сонгоно. Одоо чи миний программын хувьд бол ямар хичээл үзмээр байгаа. Тэгээд мэдээж дипломынхаа ажилтай холбогдуулаад тэгээд тухайн одоо манай департамент ямар хичээлүүд байгаа гэдгээс хамаарат дуртай хичээлүүдээ өөрсдөө сонгож болно. Яг мэдээж хэрэг магистрийн, докторийн хичээлүүдээс сонгох хэрэгтэй. Тийм үнс авах хэрэгтэй хичээлүүд аавна. Тэгээд
өөрөө хуваараа бол одоо жишээ нь энэ семестр за би хичээлүүдээ шахаад 5 хичээл аваад дараагийн семестрт нэг авъя, нэг хичээл аваад илүү жаахан тий одоо нөгөө нэг цагаа тэг зохицуулъя гэвэл бас болно. Тэгээд за өдөр за нэг хичээл бол ойролцоогоор нэг 45-аас 30 минутын пар байгаа. Тэгээд лекц, семинар, эсвэл лаборатори гэдгээс хамаараа за лабораторитой бол бас нэг тухайн 7 хоногт нэг 2 удаа лабораторид одоо хичээлүүд авах юм бол бас дахиад тэр лабораторийн хичээлд суух хэрэгтэй. Тэгээд семинар гээд байгаа. Семинар нь болохоор 7 хоногт нэг удаа тухайн департаментэд байгаа одоо магистр, доктор гэж байгаа хүмүүс судалгааны ажлаа бусад оюутнуудаа танилцуулдаг. Тэгээд одоо тийм семинар дээр танилцуулаад тэгээ оюутнуудтайгаа ярилцдаг тийм хичээл бас байна. Тэгэхээр нөгөө сургуулийн төлбөр бол одоо яг чиний хэлж байгаагаас харах юм бол тухайн семестрт оюутан хичнээн хичээл авснаас те хэдэн кредит судалж байгаагаас хамаарат өөр байх нь те. Одоо бакалавр бол яг жишээ нь яг авсан кредитээрээ төлбөрөө те төлж байгаа. Тэгээд эсвэл яг бакалаврын зарим програмууд бол цаанаасаа яг за энэ нэг хичээлийг бол 1 2 дахь жилдээ үзнэ. 3 4 дэх энэс сонгож үзнэ гэсэн ч програмууд байгаа шүү дээ. Магистрийн хувьд болохоор яг ийм за манай яг миний сонгосон одоо програм сургуулийн хувьд бол магистрийн нэг үндсэн төлбөрөө төлчихнө. Тэрэндээ бол кредитээс хамааралгүйгээр тэр төлбөр нийцлэн гэсэн. Тэгэхээр би энэ семестр дээр байгаад байдаг юм гэсэн. Тэгэхээр за жишээ нь би энэ семестр 5 хичээл авсан ч бай, нэг семестр 1 хичээл авсан ч бай төлбөр нийцлэн гэсэн үг. Тийм магистрийн програм болохоор тэгээ би ер нь их магистрийн програм яг адилхан байх гэж бодож байна. Тэгээд өсчихвэл өөр департаментаас өөр сургууль гэдэг нь одоо жишээ нь UBC чинь дотроо аягүй олон сургууль байгаа шүү дээ. Уулуурхайн сургууль, эмзэн сургууль, за одоо хуулийн, тэгээ бизнесийн ухааны сургууль нь байна тий. Тэгээд газар зүгэл одоо олон сургууль байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө сургуулиасаа бусад сургуулиас авахыг хүсэж байгаа сонирхож байгаа хичээл авах юм бол тэрийгээ бас тийм нэмээд авах боломжтой тий. Тэгээд тэгж нэмж авлаа гэдээ илүү төлбөр төлнө гэсэн үг байхгүй. Энд бас нөгөө магистрийн төлбөр бүгдээр адилхан төлбөртэй биш. Бас нэг өөр төлбөртэй байгаа ташаа юм тий. Одоо юу гэдэг бизнесийн удирдлагын магистр авах гэж байгаа бол арай өндөр байгаад тий. За бусад мэргэжил нь ангаахын гэх юм бол за бүр өндөр болчихдог ч гэдэг юм уу. Бас тийм нэг өөр ялгаа байгаад байна уу? Тий, яг програмаас хамаарал програм болгоныхоо нөгөө нэг төлбөрүүд нь өөр л дээ. Жишээ нь би түрүү ярьсан чинь яг диплом манай жишээ нь сургууль бол яг уулуурхаан магистрт бол диплом төгсч одоо бичиж төгсдөг. Нөгөө нь болохоор коп буюу дадлага хийж төгсдөг. Тэр хоёрын дүн хүртэл одоо төлбөр хүртэл хоорондоо ялгаатай. Тэгээд бусад сургуульч гэсэн мэдээж яг дадлага хийж гэнэ үү, хийхгүй байна уу, диплом бичиж гэнэ үү, эсвэл одоо нөгөө нэг одоо клиник байх юм бол одоо эмзэн сургууль бол клиник практик хийж гэнэ үгүй юу гэл тэрнээс хамаарат төлбөрүүд нь бол аль сургууль, аль салбар, аль факультет гээс хамаарал төлбөрүүд нь өөрөөр. За миний болохоор за жилдээ 3 термтэй гэж үзээд нэг терм нь ойролцоогоор жилийн нэг семестрийг яриад байна тий. Нэг семестрт ойролцоогоор 3200-500-ийн хооронд тий. Тэрнээс нэмээд өөр илүү зардал бас гарах уу? Тэр дотор нөгөө одоо номын сангийн карт гэл ингээд өөр зардлууд бас байх уу? Эсвэл бүгд багтсан байх уу? За сургуулийн төлбөр дотор болохоор жишээ нь сургуулийн одоо сургууль төстэй нөгөө нэг оюутны холбооны төлбөр гээл байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг бас атусны одоо картны төлбөр тэгээд одоо сургуулийн янз бүрийн одоо жим ч юм уу те янз бүрийн бусад нөгөө нэг одоо үйл ажиллагааг тийм хэрэглэх тийм тэр зарлууд бол бүгдөө орчиж байгаа. Дээрэс нас нөгөө нэг эрүүл мэндийн нөгөө нэг сургууль болгон хувийн эрүүл мэнд одоо нөгөө нэг хувийн компаниар эрүүл мэндийн даатгалыг нэмж авдаг. Тэгээ тэр эрүүл мэндийн даатгал бол бас сургуулийн төлбөрт нь цуг орсон байдаг. Бусад одоо ном одоо сургуулиас гадуурх одоо зардлууд бол яг дахиад нэмэгдэж орно гэсэн үг. Байрны төлбөр ч юм уу те. Тэд нар бол дахиад нэмэгдэж орно гэсэн үг. Одоо маань оюутны хотгон дотор амьдарч байгаа шүү дээ тий. Тэгээд оюутны хотгоны одоо нөгөө байрлаж байгаа байрнууд маань бас дундаа өөр байх шиг байна. Апартмент хаус, таун хаус, скул өөрөө ширүүлж байгаа энэ төр дундаа оюутнуудтай угааж байгаа тий. Тэрний талаар бас манай зөчтөд жоохон. За нөгөө нэг би бол яг гэр бүлээр ирсэн гэдэг утгаараа яг UBC-ийн бусад сургууль дээр бас байдаггүй сайн мэдгүй. UBC-ийн яг нэг даваа тал нь гэх юм бол гэр бүлээр ирж байгаа оюутнууд бол
family одоо нэг юм апартмент байждаг. Тэр нь болохоор гэр бүлэрээ байгаа оюутнууд болон хосороо байгаа оюутнуудыг зориулсан тэр хотхны нэг хэсэг нь тэр чигтээ. Тэгээ мэдээж хэрэг бусад одоо бакалаврын оюутнуудын байдаг байрууд байна. Одоо дөрвөлээ дундаа ширлээд нэг галтгоотой байдаг тийм бакалавруудын оюутнуудын байр байна. Хоёулаа ширлдэг байна, ганцаараа байдаг одоо өрөөнүүд ч байна. Гэр бүлээр амьдарч байгаа оюутнуудын хувьд гэх юм бол бас дотроо нэг өрөөнийхэн тоо тэгээ одоо байраасаа хамаарат өөр төрлийн байрууд байна л да. Жишээ нь апартмент байна, тэ таун хаус байна, эсвэл кондонууд бас байна, тэ. Төлбөр нь ер нь одоо сарын төлбөр, түрээсийн төлбөр нь хэд орчим байдаг? Одоо гэр бүлээр ярьж байгаа айл жишээлбэл. Гэр бүлээрээ UBC-д яг одоо ингээд сурж байгаа тохиолдолд бол гэр бүлээрээ байгаа хүмүүс нэг давуу тал нь байрны төлбөр бол жишээ нь гадуур кампусаас гадуур байхаас бол хамаагүй хямдхан. За ямар байранд орж байгаа хэдэн өрөө байр вэ гэдгээс хамаарат төлбөр нь дахиад өөр. Одоо чинь 2 өрөө 2 bedroom таун хаус уу 3 bedroom уу эсвэл 2 өрөө одоо зүгээр юм апартмент уу гэдгээс хамаарат те. Тэгэхээр за ойролцоогоор за би дундажлаад бол 1600-аас 2500 за 2800 900 ч юм уу бол байгаа. Тэгээд мэдээж хэрэг тэр нь таун хауст 3 өрөө bedroom байх юм бол дахиад өөр ч юм уу те. Тэгэл тэгээд энэ бас нэг сонирхолтой юм ингэдэм байлээ. Одоо хүүхдүүдийн тооноос хамаарат одоо байрны өрөө нь одоо орж болно болохгүй гэдэг заалтууд байдаг. Жишээ нь одоо нэг хүүхдтэй айлвал заавал 2 bedroomтэй байранд орох хэрэгтэй тийм заалт байна. Нэг bedroomтэй газар одоо 1 2 хүүхдтэй хүн бол байгаад иж болохгүй гэсэн. Яг гэвэл угаасаа нөгөө цаанаасаа заалтаараа bedroom нь одоо тэдээс хамгийн багтаа гэхэд танах бол ийм гэр бүлээ чинь за гişүүд нь 5 гэр бүлтэй ч юм уу гуруулаа ч юм уу байх юм бол танах заавал 2 bedroom байх юм байна, 1 bedroom байх юм байна гэдэг цаанаасаа тэр нь цаанаасаа тийм заагаад өчтөө тийм. Хүмүүсээс асуугаад байдیں۔ Ер нь тэтгэлэг олдох боломж хэр байд юм бол гэж асуугаад байдیں۔ Тийм ер нь чи бас тэтгэлэг авч ер нь apply дэж үзчихээ үү те. Тэр боломж нь ер нь хэр байсан юм бол яг магистр докторийн хөтөлбөрийн хувьд болохоор жишээ нь оюутнууд бол зарим нь бол тухайн хөтөлбөртөө орохоосоо өмнө тэтгэлэг аваад тэтгэлэгт одоо нэг apply хийгээд аваад ирж байгаа оюутнууд байна. Ирснийхэн дараа сургуулаас ч юм уу эсвэл ямар нэг нэрэмжит байгууллагын нэрэмжит ч юм уу тэ хувийн нэрэмжит тэтгэлгүүдэд бол одоо материалаа бүрдүүлээд авч болж байна. Дээрээс нь одоо нэг research fund-д гэж байдаг одоо судалгааны фандуудад тэ судалгааны ажиллаа хийж одоо сангууд тиймэрхүү зүйлүүдэд бол бас материалаа бүрдүүлээд бол фанд маягаар авч болно тий. Тэгээд жишээ нь UBC бол яг юу гэдэг олон улсын оюутнуудад болохоор олон улсын оюутны entrance одоо нэг юм scholarship гэдэг өгдөг. Тэр нь болохоор тухайн оюутны дүн зөндөө олон ерөнхийдөө фанд awardууд бол байгаа. Тэгээд олон улсын оюутанд бол анх ороход болохоор тухайн оюутны дүн тий тухайн оюутанд одоо merit based гэдэг тухайн оюутны одоо background-ыг шалгаж агаад одоо тэтгэлэг нэг удаагийн тэтгэлэг өгдөг тиймэрхүү бас awardууд байна. Эсвэл семестр болгонд те тухайн оюутны одоо нэг дүн дээр суйрлаад эсвэл тухайн оюутны одоо нэг хэр боломжтой бололцоотой байна. Эсвэл одоо эмзэг давхрах байна уу? Эсвэл одоо юу гэдэг disability байна уу те нэг тэдрээс нь шалтгаалаад ерөнхийдөө янз бүрийн тэтгэлгүүдээ сургуулаас өгдөг те. Ер нь чамаас уулзж авах хугацаанд одоо энд оюутан байхад хэр өрсөлдөөнтэй юм шиг санагдчихсан байна. Би яагаад энийг асуугаад байна гэхээр одоо хойд Америкийн боловсролын системчдэр те ер нь ингээд хүмүүсийн дунд ч гэсэн ер нь өрсөлдөөн гэдэг юм байдаг юм аа тий. Тэр өрсөлдөөн болов сонирм биш яг бол хүний мэдлэг чухал юм аа гэдэг тий. Тэгэхээр ер нь оюутан байхад бас нэг арай нэг өөр байх болов уу гэж би зүгээр сонирхсан юм. Өрсөлдөөн гэдэг нь одоо анги дотроо гэсэн үг тий. Тэгээ одоо анги дотроо ер нь нэг Аз оюутан байхад ер нь нэг тийм за би ер нь гэхгүй бол болохгүй байна ч гэдэг юм нэг юм дотор нэг юм бодогдоод байдаг шүү дээ. Тим юм байх болов эсвэл бол одоо юу гэдэг багш нарын дэмжлэгээр ч юм уу сургуулийн цаанаас нь бүрдүүлж өгж байгаа орчин нөхцөлийнхөө одоо нөхцөл дээр нь үндэслээд ямар ч тийм яахгүйгээр санаа зовхгүйгээр сурдагч бас тийм сурж болох ч тийм нөхцөл бас байгаа шүү дээ. Ер нь нэг тийм Аз оюутны эсвэл Монгол оюутны нэг юм жоохон юу
байсан болов уу? Доторх нэг юм яагаад гэдэг ч тийм. Яг нөгөө Канада өөрөө Ванкувер ч өөрөө яг олон үндэсний оюутан, олон үндэсний хүмүүсээс бүрдсэн одоо газар учраас яг за чи Аз юм чин, чи цагаан юм чин гэсэн тийм үл ялгаа бол байхгүй. Мэдээж хэрэг хүүхэн болгоны өөрсдийн нэг амбиц гэж нэг юм байгаа шүү дээ. Тэгээд яг хуу мэдээж хэрэг Монгол оюутан, гадаад оюутан гэхээр төрлөх хэл дээр хичээл үзэж байгаа биш учраас бусад одоо зүгээр ингээд англи хэл дээр төрлөх хэл нь англи хэл дээр хичээл үзэж байгаа оюутнуудаас бол мэдээж хэрэг илүү их одоо хичээх бол шаардлагатай. Тэгээд одоо Аз ч юм уу Монгол болохоро одоо эдрээс муу гэсэн тиймэрхүү зүйл байхгүй. Тухайн оюутан өөрөө хэр хичээж чадчихээн, тухайн одоо сэдвээ хэр сайн хурдан барьж чадчихээн, өөрөө хэр сайн одоо ер нь зүтгэлтэй тэрнээс л ерөнхийдөө хамаарна. Мэдээж хэрэг өрсөлдөөний хувьд бол яг хөө тэтгэлэг олгох ч юм уу те эсвэл одоо шинэ судалгаа их багштайгаа хийх мэдээж хэрэг байхгүй гэж бол хэлэхгүй. Мэдээж хэрэг оюутан болгон те ингээл багштайгаа нэг шинэ судалгаа хийгээд шинэ грант apply хийхэд болол мэдээж хэрэг тодорхой хэмжээний өрсөлдөөн бол одоо scholarship-ийн дээр ч юм уу гарна. Гэхдээ нөгөө нэг зах зээл нь айгүй том учраас хүн болгон өрсөлдөж гэсэн хүн болгонд бол боломж бол байгаа. Хүн болгонд бол орон зай бол байгаа. Тийм боломж бол хүн болгонд байгаа. Тэрнээс л одоо боломж нь бага амар олон хүмүүс ингээл айгүй өрсөлдөөл хэцүү байгаад байгаа бол зүйл биш. Мэдээж хэрэг өөрөө болгоё, зорилготой байгаад бүтээе. Тэгээд ер нь гэж бодож байгаа хүн болгонд л боломж бол байгаа. Оюутан байхад ер нь чиний хувьд хамгийн их нэг тэр л хэвээр үнэхээр хэцүү байсан гэсэн нэг тийм зүйл байна. Яг хувь хүний хувьд академик одоо их сургуулийн хувьд бол байна л да байна. Мэдээж хэрэг за хувь хүн тал дээр бол ээж байгаад оюутан байх бол яг айгүй үнэхээр хэцүү байсан. Тэгээ нугаад яг тэгээд шинэ ээж байгаад хүүхэдтэй байгаад тэгээд шинэ газар тэгээд байхад бол тэднийг амжуулна гэдэг бол үнэхээр хэцүүсэн. Сайн ээж байх уу, сайн оюутан байх уу, сайн эхнэр байх уу гэдгийг чинь бүгдийг хийхэд бол тэ. За тэгээд юуны академик одоо сургуулийн хувьд бол миний хувьд миний туршлагаас гэх юм бол хамгийн хэцүү санагдсан юм нь бол судалгааны ажил маань, дипломыг бичих тэр үйл явц маань бол надад бол үнэхээр хэцүү санагдчихсан. Яагаад тэгэхээр нөгөө нэгдүгээрт эрдэм шинжилгээний ажил бичин, судалгаа бичин, диплом бичин гэдэг чинь өөрөө бол айгүй урт цаг хугацаа айгүй их шаарддаг ажил. Дээрээс нь тэрийг одоо бакалаврт бичиж байгаа эссе, бакалаврын диплом, магистрийн диплом хоёр гэдэг чинь айгүй өөр. Дээрээс нь Аз хүний сэтгэлгээ жишээ нь би бол одоо ингээл за жишээ нь эсэн дээр ярил л да. Эсэн дээр гэхэд бол Аз хүн бол юм ингээл нэг имийг айгүй дэлгэрүүлж байгаа л одоо дэлгэрүүлж явсаар байгаа л гол point дээр очиод одоо өөрийнхөө аргументаа гаргадаг ч юм уу Гэхэд бол судалгааны ажил чинь өөрөө тэр бичигддэг одоо форм гэж байгаа судалгааны ажлын зүгээр эссе бичгээс шал өөр шүү дээ. Тэгэхээр тэр одоо бүтэц тэр бичих явц тэгээд мэдээж хэрэг тэрийг зүгээр англи хэл дээр биш техникийн англи хэл дээр бичнэ гэдэг тийм мэргэжлийн англи хэл дээр бичнэ гэдэг тэр бол надад бол хүндрэлтэй санагдчихсан. Тийм. Ер нь яаж шийдвэрлсэн бол арга замыг олсон бол тэгээ арга зам гэхээр тэгэл ерөнхийдөө тухайн үед бол айгүй хэцүү санагдаа. Одоо ингээд төгсөөд одоо харахаар бол нэх үйлээд байхаар биш эсэн мэл гэж бодож л байна л да. Тэгээд яг одоо миний одоо яг санаж байгаагаар бол жишээ нь судалгааны ажил бичгээд яаж зөв ишлэл хийх юм. Одоо яаж энд бол нэг плагиаризм гэдэг дэш одоо хуулах оюуны өмч бол амар тэр судалгааныг одоо энэ сургуульд чи айгүй томоор яригддаг зүйлс учраас тухайн одоо чи судалгаанд нэг хүний хийсэн судалгааны ажлын фактыг оруулахдаа чи яаж зөв ишлэл зөв оруулах юм яаж одоо тэрнээс санамсаргүй байдлаар ч гэсэн одоо ингээ факт одоо нэг хүний common sense хүний мэддэг юм ингээл бичих жаахтаа ингээд одоо хүртэл тэр чинь нөгөө нэг баталгаа баримттайгаар бичин яаж тэрийг хооронд нь уялдуулах юм ямар аргумент гаргах яаж гэл тэр болгоныг сурах одоо үйл явц бол хүндрэлтэйсэн. Тэгээд яг сургуулаас бол
нэг юм гэх юм бол одоо тийм career advising, academic advising гэдэг янз янзын workshop-ууд бол event-ууд бол амар их болдог. Зөвлөгөө өгдөг. Эсвэл нэг тийм одоо нэг тийм сургалтууд авах нь сургалтууд тийм богино одоо жишээ нь за яаж юуг literature review-г яаж хийх юм бэ? Одоо судлагдсан байдлыг яаж бичдэг юм бэ? Эсвэл за abstract-ыг яаж бичих юм бэ? Тэрийг одоо юу юун дээр анхаарах юм бэ гэдэг тал дээр бол одоо зааж өгдөг тийм богино хэмжээний сургалтууд бол байдаг. Тэгэл одоо арга зам гэх юм бол тэгээд баг тэр сургалтуудад хамрагдаад авах юм бол за гэж баг бас хэлхий олоод авах юм байна. Тийм. Тэгээд дээрээс нь яг судалгааны ажлыг өөрөө ингээд судлаад одоо бусад хүмүүс яаж хийсэн байна? Бусад хүмүүс яаж ямар арга замаар бичсэн байна? Яаж өөрийнхөө одоо судлах гэдэг судалгааны асуултандаа хариулсан байна. Яаж одоо юу гэдэг асуулгаа боловсруулсан байна гэдгийг аягүй сайн ингээд судлаад ирэхээр олон дахин хараад ирэхээр ерөнхийдөө нэг ингэж бичдэг юм байна. Энийг бол мэдээж хэрэг бас ойлгохоос гадна нэг сургуулийнхаа одоо судалгааныхаа профессор одоо committee гэдэг ааш одоо судалгааны нөгөө багтаага тэрнтэйг аягүй сайн ажиллаад тэрийг сайн зөвлөөд тэгээд ерөнхийдөө гайгүй тий. Чи одоо ингээл бүжгийн тоглолтод явж байлаа, бүжгийн клубт явж байлаа тий. За тэгэл ингээл номын санцуудаг байлаа, кофе шопуудаар ордог байлаа, ийм одоо сургалтуудад хамрагддаг байлаа гэж ярьж байна. Чиний хувьд одоо ингээд бодож байхад чиний хамгийн одоо дуртай одоо сургуулийн чинь хамгийн дуртай очих дуртай газар чинь ер нь хаана байсан бэ? Номын сан бодвол одоо чи нэг хоёлынгийн байгаа энэ номын сан бол яг миний эрх дуртай нэг номын сангуудын нэг айгуу гоё одоо юм гоё орчин. Дээрээс нь ингээд айгүй олон хүмүүс ихчээл яагээл ингээд байхыг харахаар шантрах үе зөндөө гарна. Тэгэхээр ингээд бусад оюутнууд ихчээл яж байхаар харахаар айгүй хурам зураг авдаг те. За энэ хүмүүс ч гэсэн хийгээд байгаа юм чинь гээл дээрээс нь би яг өөрийнхөө одоо амьдарч байгаа тэр гэр бүлээр амьдардаг тэр одоо хотхон гэх юм уу тэр хэсэгт айгүй дуртай. Тэгээд айгүй тийм тайван. Тэгээд дээрээс нь гэр бүлээр ирсэн бусад оюутны хүүхдүүд эдрийг харахаар тэгэл за ямар ч байсан би ганцаараа биш юм байна тий. Хүн болгон байгаа юм байна гэдгийг мэдэрэл тэгэл. Ер нь оюутнууд их сургуулаа төгссөний дараа жишээлбэл ажил хайлт хэр хүндрэлтэй байдсан бол сургуулаас хэр дэмжлэг өгд юм бол түрүүмээс хойлоо тэнд яриад явж байхад нөгөө төгсөгч оюутнуудын одоо холбоо түүний байрна гэж ингээл ярьж байсан шүү дээ. Тэр энэ ер нь хэр дэмтэй байдсан бол чамаа төгсөөд гарсны дараа. За би яг нэг юм аваагүй сайлгсан. Ялангуяа энд ирээд networking хийх гэдэг юм бол сургууль дээр ч тэр одоо ажлыг гарсан дээр тэр одоо нэг хүмүүс аяг ярьдаг штэ. Яг гоо сургууль төгсөөд ажилд ороход бол энд бол өгдөг хүмүүсийн нэг номерын зөвлөгөө networking амар сайн хийгээд. Одоо тэр нь тэгээд би бол ихэндээ юу ч гэсэн үг ойлгохгүй нэг networking event-д л очиод level болох юм шиг байна гэж аяг боддог байсан. Тэгээ яг энд миний анзаарснаар бол хойд Америкийн нэг юм болохоор manage app буюу одоо сургууль дээр ч тэр гэдэг нь болохоор өөрийнх нь менежерүүдэд чи менежийн доод байгаа хүмүүстэй гэдэг нь одоо судалгааны ажил жишээ нь одоо судалгааны ажил дээр бол би супервайзер өөрийнхөө одоо ахлах одоо намайг ажил ахлаж авч байгаа тэр багшийг гэл би бол тэр хүнийг менеж хийх нь шүү дээ гэдэг нь би тэр хүнтэй цагаа өөрөө төлөвлөн би тэр хүнийг яаж ингэ тэр хүний ардаас би өөрөө агүй хүсэлт хэрэгтэй гэсэн шүү дээ. Ажил дээр ч гэсэндээ гараад ирэхээр яг тэр менежер буюу одоо ингээд менежерүүдээ яг өөрийнхөө юунуудаа бол одоо яг өөрөө л яг тэгж хийх одоо юу гардаг юм бэлээ тасралтгал хөдөлсөлдөх ажил нөгөө нэг төгсөөд ажил олох явцдаа сургуулиас бол яг түрүүний яг хэлжсэн шиг богино хэмжээний нэм сургалтууд бол байнга орж идэг одоо яаж резюмегээ бичвэ яаж cover letter бичвэ яаж интервью хийх вэ те интервью дээр ямар асуултууд ирдгүү гэдэг тиймэрхүү болол сургалтууд бол байнга явж идэг. Дээрээс нь сургууль дээр бол одоо нэг компаниудын ивентүүд бол өдөрлөгүүд бол болдог, career fair болдог те нэг 9 сар 3 сард ч юм уу ингээд яг том одоо нэг юм ажлын нэг өдөрлөгүүд бол болдог. Бас дээрээс нь одоо нэг жишээ нь анханасаа програмч нь өөрөө одоо коп буюу дадлагтай програм байх юм бол копыг нь олж өгдөг тийм тусгай олж өгөх яг одоо тэр копыг нь олоход нь тусалдаг тусгай тийм одоо хэлтээс хэм үү тусгай тийм бол баг хамт олон бас байна. Тэгэхээр миний хувьд ах юм бол яг сургуулиас авсан дэмжлэг гэхээр тэр воркшопод тэр одоо нэг богино хэмжээний сургалтуудад бол онлайнаар болон тэгээд яг ковид өмнөөс нь болохоор юу одоо нэг
танхимар ч юм уу тийм сургалтуудад бол байнга. Тэгээ одоо жишээ нь резюмегээ бичээд резюмегээ буцаагаад асуулах тэрийг хараад өгөх одоо тэгээд тухайн одоо компаниудын ивэнтүүд дээр бол очиход интервьюнд бэлдэх тал дээр бол сургуулийн тийм career advising гэдэг одоо тусгай тийм бол хэсэг хэлтээс бол байдаг. Би ер нь сая яриан дээрээс чинь бодож байгаа. За ер нь бол том сургуулиуд те. За дэлхийн топ 20-д ингээ багтаад явж байгаа алдартай сургуулиуд бол ерөнхийдөө л чамайг хэн байхын тулд хэн байхыг чинь одоо тодорхойлж чамайг өөрийгөө олгоход чинь л туслахад хамгийн сайхан орчинг бүрдүүлж өгвөл хамгийн ихээр чамайг одоо хөгжүүлэх боломжуудыг нээж өгөх юм байна л гэж. Тийм. Ерөнхийдөө том сургууль байхын хэрээр том сургууль ягаад том гэдэг байгаа гэхээр тэр сургуульд агиих бололцоо туслах оюутнуудад өгөх тэр нэг боломж бололцоо их байна гэдгийг би бол миний одоо ойлголтоор том сургууль гэдэг нь тэр тал дээр их одоо санхүүгийн хувьд ч тэр боломжийн хувьд ч эсвэл одоо оюутнуудаа одоо нөгөө гаргаж байгаа лабораторич гэдэг юм уу тэр нь айгүй хүчтэй чадaltaй байхаар сургуулиуд бас тэрүүгээр том жижиг гэдэг нь ялгаа нь бол тэрэн дээр л гарч иж байгаа гэж боддتي. Чиний хувьд одоо University of British Columbia буюу UBC-ийн их сургуулиас авсан хамгийн үнэтэй зүйл чинь юу байв? Академик мэдлэгээс гадна мэдээж мэдлэг бол одоо профессорудаас сонсон юм байгаа. Хувь хүний хувьд чамд өгсөн хамгийн үнэтэй зүйл юу байсан бол? За хамгийн үнэтэй зүйл гэх юм бол за би хүмүүстэй түрүүний яриад байсан networking, connection тэрэл байх гэж би бол боддог. Тухайн сургууль одоо UBC-д ирж байгаа дэлхийн олон одоо орноос олон янзын хүн олон туршлагатай чадвартай хүмүүс ирж байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй нэг анги хамт олон болоо тэр хүмүүстэй суралцсна гэдэг бол буцаад ажил дээр гарахад тэр хүмүүстэй буцаад би ажиллах тэр хүмүүстэй буцаад нэг компанид таарах, өөр компанид таарах, хаантай газар цуг ажиллах тэр боломжууд бүрдэж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр UBC-гээс авсан миний хувьд бол хамгийн том зүйл гэвэл тэр connection юм уу даа л гэж бодож байна. Мэдээж яг мундаг профессортэй мундаг одоо судалгааны баг хамт олонтой ажиллах бол мэдээж хэрэг. Тэр бол нэр хүндийн хэрэг. Тэр бол мэдээж хэрэг аягүй том зүйл. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр илүү одоо энэ сургууль дээр ирж байгаа тэр туршлага гэх юм уу да тэр одоо энэ сургуулиас олж авсан найз нөхөдийн сургуулиас олж авсан танилгын хүрээ гэх юм уу тэр л илүү хамгийн том одоо үнцэнтэй зүйл гэж би бодож байна. Шинээр ирж байгаа оюутнуудад ер нь чиний хувьд тий за ер нь ийм юм аа л анхаараарай эсвэл ийм юмдаа сайн өөрийгөө бэлдээд ирээрэй гэдэг нэг хэлчихмээр зүйлүүд байвал юу ах вэ? За мэдээж яриг нэг сургуульд анх бол материал өгж байгаа бол хэлний оноо англи хэлэндээ бол үнэхээр цаг зав зарцуулаад англи хэлээ айгүй сайн сурах хэрэгтэй тий тэгээд сургуулийнхаа тэр нэг бусад одоо шаардлагатай материалуудаа бүрдүүлэх тэгээд яг хөө миний хувьд нэг алдсан юм байна. Тэр визний хугацаа, визэнд орох тэр хугацаа нэлээд их зарцуулагддаг юм билээ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Тэгээ ялангуяа ганцаараа гэр бүлээр ирж байгаа бол илүү олон материал бүрдүүлнэ, хугацаа нэлээд урт болно те. За өөр бэлдээд ирэх юм нь бол яг хүүхдтэй анх ирж байгаа нэг үзэ санаа зовж байна. Санаанд орж байна. Тэр нь болохоор хүүхдийнхаа нэг акцент хэлгсэн дэвтэр дээр ч ягаан дэвтэр тэрийг болол англиар нь орчуулад ирээр. Яг тэгвэл анхандаа би яг анх ирэхэд манай хүүхдийн тэр вакцины дэвтрийг одоо ямар вакцин хідэн тунгаар хаана хэлгсэн тэр чинь нөгөө улс орон болгон өөрөөр одоо вакцины тунгаар одоо хүүхдүүдэд хийж байгаа шүү дээ. Өөрөөр насанд хийж байгаа. Тэгэхээр жишээ нь тэрийг одоо энд Монгол хийсэн вакциныг энд дүүцүүлэх гэж нэг жоохон одоо асуудал болж байсан. Тэгэхээр яг тэрийг хийгээд ирвэл зүгээр. За тэгээд сургуулийн тал дээр бол өөр ирж байгаа сургууль айгуу сайн судлаад, профессор айгуу сайн судлаад, өөр нөөц бололцоог нь айгуу сайн судлах хэрэгтэй. Тэгээд тухайн одоо ирж байгаа улс орондоо байгаа одоо нэг тэрийг айгуу сайн одоо тухайн одоо нэг улс орныхоо соёл хүмүүсийн одоо юу гэдэг амьдрах орчимч гэдэг юм уу тэрийг бас судлаад ирвэл ойлгоод ирвэл тий. Сургуулиас одоо жишээ нь өгөх үйлчлэгийн дээр за одоо нэг олон улсын оюутнуудад за би одоо жишээ нь визэнд орлоо, стадийнхаа пермитээ сонглоо, эсвэл одоо төгснөхийн дараа энд одоо сургууль төгсгөр нэг work permit буюу ажиллах хэрэг өгдөг шүү дээ. Тэгэхээр тэрэнд apply хийх тал дээр ч юм уу те эсвэл сургууль дээр болон сургуулиас гадуур нэг ажил хайх эдгээр дээр бүгдэн дээр сургуулиас өгдөг тиймэрхүү зөвлөх
одоо хилтэс зөвлөх хүмүүс гэж байдаг. Ерөнхийдөө ихэнх сургуулиуд тийм олон улсын оюутан авч байгаа газрууд бол ерөнхийдөө International Student Advising гэдэг одоо олон улсын оюутанд зөвлөгөө өгдөг тийм бүр хилтэстэй учраас тэрийг аягүй сайн ирснийхэн дараач дээр ирэхээс өмнө тэрийг аягүй сайн ухаж тэ тэрийг тэр доторх нөөц бололцоо юу байна? Тэрийг бүгдийг сайн судлах аягүй хэрэгтэй. Яг тэгвэл ер нь тулгарч байгаа хувь хүн болон тэ академик талтай тулгарч байгаа бүх зүйл дээр чинь сургууль бол ямар нэгэн байдлаар туслах, дэмжих, заагаад өгөх хүн хилтэс гэж байдаг учраас тэрийг аягүй сайн ашиглаарай, тэрийг аягүй сайн судлаарай л гэж та хэлээ да. За ер нь ингээд Викторийн одоо ярилцлага маань өндөрлөгтэй хандж байна. Бас өнөөдөр нэлээдгүй цагийг чинь ажлынхан дагаас авчлаа. Тэгээд миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Өөрийнхөө туршлагаас хуваалцсанд бас баярлалаа. Тэгээд манай үзэгчдэд сайхан зөвлөгөө өгсөнд бас баярлалаа. Баярлалаа бас намайг өөрийнхөө подкастт орж оруулсанд. Тэгээд Монголынхан одоо ирээд болсон олон сайхан залуучуудтай хүүхдүүдэд үнтэй юм одоо хувь нэмэр оруулах тийм подкаст хийж байгаа. Чамд ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд залуу дүү нартаа тий багасаа айлхоор англи аягүй сайн сураад одоо дэлхийд байдаг олон гой сургуулиуд байдаг шүү. Боломж аягүй их байдаг шүү. Тэгээд тэр болгоно руу чадах одоо чинээгээрээ өөртөө өөрийнхөө хүчийг сориод үзээрэй. Ягаад гэвэл мэрилд гаргаж байгаа хүн болгонд бол боломж үргэлж нээлттэй байдаг. Тэгэхээр тэгжил захиа да. Тэгээд хийж байгаа подкастт нь бас амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд гэр бүлд нь аз жаргал хүсье. Цаашдынх нь ажил төвсөд бас өндөр амжилт хүсье. Тэгээд дараа нь илүү их амжилт гаргасан, илүү одоо өргөн хүрээнд ажиллаж байгаа сэдвэр нь бас те хоёлаа уулзах тийм цаг гарах хаа гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн удаас эрэхт нь тухайд сая л нэлээд сургуультай холбогдлолтой нэлээд ярьсан юм чинь дараагийн удаа ажилд орсон туршлагаашаа ч юм уу те ажилд одоо энтхийн ажиллах ажиллаад амьдарч байхад ямар нэгэн тэр талаасаа бас хуваалцах тийм завшаан гарах хаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа.